Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Баасан гарагийн подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Тодонг подкастаар маань өнөөдөр маш онцгой ном хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ номын талаар ярихаар Nepco Offset компани гүйцэтгэх захирал Буянбаатар хүрэлцэн ирсэн байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд өнөөдөр онцгой гоё өдөр байна. Олон улсын гэр бүлийн өдөр, нэмээд бас дэлхийн номын өдөр. Монголчууд бол намар хавартай 2 удаа энэ дэлхийн номын өдрийг бас тэмдэглээд хамтдаа яг энэ ном унших нь ямар чухал юм бэ гэдгийг бас хамтдаа ингээд хэрэгжүүлээд бас хөөрхөн уламжлалцсан байна. Тэгээд Nepco хэвлэлийн газар манаас гарцсан баха энэ талаар жаахан байж байгаад ярилцсан. Тэгээ өнөөдөр болохоор Nepco хэвлэлийн газраас эрхлэн гаргасан гэр ахуйн түүх гээд Bill Bryson-ы ном байгаа. Bill Bryson-ы 3 юм том бот байгаагийн нэг нь бол гэр ахуйн түүх гээд харах юм бол энгийн юм шиг. Гэхдээ юу гэдэг аж амьдралын хураангуй шаштар буюу хүмүүсийн түүх, хүмүүсийн өнөөдөр бий болсон, өнөөдөр хөгжиж ирсэн, өнөөдөр бүтээсэн бүх зүйлийг маш сонирхолтой аргаар бичсэн байгаа ном байна. Тэгээ энэ номыг бол Nepco-гийнхан маань манайх руу илгээсэн. Тэгээ 2 ном илгээдэг. Нэгийг хөтлөгч нь уншаад, нөгөөх нь бол бид радиогийнхаа сонсогчд бэлгэлдэг байгаа. Тэгээд ном илгээдэгт маш их баярлалаа. Тэгээд хоёулаа ярианд орё. Та өөрийгөө товчхон танилцуулаад тэгээ хоёулаа цаашаа ярилцаад явъя. За баярлалаа. Подкастыг сонсож байгаа нийт сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Буянбаатар гэдэг Nepco хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал хийдгээ. За мэрэгчлийг онцлол арай өөр мэрэгчлээ. Гэхдээ номын салбар руу бол ороод нэлээд олон жил болж байгаа гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд тэрнээс онцлоод илүү миний асуумаар байгаа зүйл та хэвлэлийн газар ороод нийт хэдэн номыг эрхлэн өөрийн бүтээл болгож хамт олонтойгоо эрхлэн гаргасан байна. Яг ингээд хувьчлаад юу гэдгийг энэ номыг би ингээд орчуулад, эдитлээд, редакторлаад ингээд уншигчд хүрэхэд бэлэн болгосон гэдэг талаас нь асууж байгаа шүү. За манай компани ер нь бол нэг жилдээ 50-60 амьдралын шинэ ном гардаг. Тэгээд дунджаар нэг 40 мянган ширхэгээр хэвлэн гардаг юм байгаа. Тэгээд би Nepco компанид 14 оноос хойш гэдэг чинь 12 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр тооцох юм бол нэг 300-400 мянган ширхэг ном болчих гээд байх шүү дээ. Тийм байна. Тэгээд яг 500 мянга орчим юм байна. Тэгэхээр яг номны хувьд бол яг бид нар 50 орчим нэр төрлийн ном дотор хөвчлэн манайх бас жаахан эдийн засаг улс төр таны мэдхүү талдаа илүү номнуудыг төлхөө гаргадаг. Хүүхдийн ном, орон зохиол, цөөхөнтэй. Сүүлийн үед бол бас жаахан эдийн засаг, хувь хүний хөгжлийн номнууд нийгмийнхаа хөгжлийг уншигчдийнхаа сонирхолд эзүүлээд гарч байгаа. Тэгээд өнөөдөр хоёлаас ном ярих болсондоо баяртай. Тэгээд номны нэр маань ч бас их сонирхолтой. Танаа гэр бүлийн радиото нэр төстэй гэр ахуйн түүх. За өнөөдөр тэгээ бас сайхан гэр бүлийн өдрийн байна. Тэгээс тохиолд харчлаа. Мөн Монгол улсад бас хуулиар олгосон баярын өдөр болцсон байгаа. Тэрний нэг нь номын баяр өнөөдөр 39 дахь удаагийн номын баяр болж байна. Өнөөдөр маргааш нэг өдрийн 3 өдөр Улаанбаатарчууд манад номоор амьсгалаа. Номын бүнд давлгаалдаг штэ тий. За тэгвэл Nepco хэвлэлийн газрын маань мэдээж хамт олон яг Сүхбаатарын талбай дээр Чингисийн талбайч гэж нэрлэдэг байгаа тий. Энд аль хавцаанаа гарсан байна тий. Хичнээн нэр төрлийн ном байна. За тэгээд номонд дуралдаг тэр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан ямар гоё урамшууллуудыг бас тэнд аваад утсан байгаа бол. За яг ер нь бол олон сайхан урамшууллууд байгаа. Зүгээр номын баяр болохоор уншигчд маань нэлээд хүлээдэг болчиход байна л да. Тэгээд 39 дахь удаа гэдэг чинь хавар намар гэхээр за нэг 17-8 удаа болох гэдэг тийм жил болж байна. Тэгээд жил болгон өргөн дэлгэр улам өргөн болдог болсон. Тэгээд зохиогч уншигчд маань маш их ач холбогдол өгдөг болсон. За тэгээд номын баяраараа хэвлэлийн газар руу номын зохиолч нар бас шинэ номуудтайгаа өөрсдийнхөө тухайн жилийнхаа сод өвдөлүүдээ уншигчтайгаа бэлэг барьдаг. Тэрийг нэг хөдөлთა гэхээс илүүтэй. Тэгээд энэ агуулгаараа бол
бас уншигчд маань одоо зохиогчтойгоо уулзах, хэвлэлийн газруудын янз янзын урамшуулал одоо баяраар одоо тохиолдуулж бас номынхаа нөөцийг бүрдүүлж авдаг. Тэгээ манайх бол одоо мэдээж шинэ номнууд олонтоо орж байгаа. 6-7 ширхэг шинэ номтой орж байгаа. Тэгээд уншигчдаа зориулж бас гоё багцын хямдралтай. За ер нь тэгээд аль болох одоо уншигчд илүү олон ном хүргэх зорилготой. Одоо худалдаа гэхээс илүүтэй хүмүүстэй яаж гоё энэ бүтээлүүдээ хүргэх үү гэдэг агуулгаар нэлээд бас олон гоё хөтөлбөрүүд хийсэн байгаа. Ааха, яг л тэгдэг шүү. За байршлын хувьд бол соёлын төвөргөний яг эсрэг талд 100 хойд болонд Лепко хэвлэлийн газар гэдэг. За улаан өнгөтэй манай брендингийг бол маш сайн уншигч бол мэдэх баг. Тэгээ нэг 4-5 хасаар нэлээд том арга хэмжээ болж оролцож байгаа. За тэгээд Непкогийн номыг бас тэ унших дуртай сонирхдаг. Одоо сүүлийн үед яг ямар номууд ирсэн байгаа бол ямар бэлэг байгаа бол гэж бодож байгаа соёлын төвийн эсрэг талд нь улаан хаягтай Непко хэвлэлийн газар гээд байгаа. Тэгээ өнөөдөр бит хоёрын ярих ном бол Билл Брайсон гэр ахуйн түүх гэд тэ доотлоо одоо ахуйн амьдралын хураангуй шаштар гэсэн ийм товчлолтой. Тэгээд би бодохдоо бас тэгж бодсон л да гэр ахуйн түүх гэдэг тэгэнгүүт за өдөр тутмын амьдралын тэр зүйлүүдийг одоо битсэн бах таа гэсэн мэдээж тэр болгоныг битсэн. Тэгээд энэчээ бүр одоо зөвхөн гэр ахуйн түүх гэхээс илүүтэй хүмүүс хэрхэн хөгжиж ирсэн түүх. Тэ хүмүүс одоо өөрөө өөрсдийнхээ орчлон хорвоо, өөрөө өөрсдийнхээ орон зай, өөрөө өөрсдийнхээ орчин тэр бүхнийг хэрхэн яаж одоо тэ бүтээсэн түүх гэл маш юм сонирхолтой. Тэгсэн ирнэ энгийн аргаар бичсэн байгаа юм л да. Тэгээ танах ягаад энэ Билл Брайсон гэдэг энэ зохиолчийн номнуудыг те илүү их одоо те одоо сонирхож, сонгож, авч бас хэвлэх ард монголчуудад зориулах болов. Энэ талаараа бас авалцаа зохиол руу гарыг. За тэгээ энэ Билл Брайсон гэд 1951 онд төрсэн хүн тийм. Тэгээд Америкт төрсэн, Англид суурьшсан юм байгаа. Хүн байна. Тэгээ ер нь бол ингээд сонин нийтлэл тал руу их бичдэг. Тэгээ зохиогчийн онцлог бол нөгөө ер нь бол уншигчид хүмүүсийг юм мэрэгжлээсээ айдасгүй болгох гэдэг тал руугаа одоо тим агуулга бүхийгээр илүү тийм зоригтой одоо сэдвүүд рүү орж тэрийг маш гоё танин мэдхүү хөгжилтөө энгийнээр тайлбарлаж уншигчтай хүрдэг. Тэгээ энэ агуулгаараа бол олон улсад маш танигдсан юм зохиолч байдаг. Тэгээ одоо жишээлбэл миний сая яриад байгаа айдасгүй гэдэг нь өөрөө бол аюу том сэдвүүд рүү ордог. Жишээлбэл шинжлэх ухааныг тун тавчхан гэдэг шинжлэх ухааныг маш гоё энгийнээр бодож байгаа. Энгийнээр за энэ мэрэгжлийг нэг айхтар эзэмших ёстой юм байна. Тэгээд энэ бусад мэрэгжлийг одоо би эзэмшин мэрэгжлээсээ бусад мэрэгжлийг би бол одоо хүнд хэцүү мэдэхгүй гэдэг юм уу. Ийм хандлагатай тэр хүн төрлөختөн байдаг. Тэгээд яг энэ югаараа шинжлэх ухааныг бичсэн дараа энэ гэр ахуйг бичиж байгаа. Тэрний дараа хүн төрлөختний одоо хүний анатоми физиологи баг эрүүл мэндийн салбарыг бичсэн. Түүнийг уншсан хүн бол ер нь за одоо хүний эргэтэн тогтол заа яаж ажилтгийг гэж аюул сайн мэдээлэлтэй болчихдог. Тэгээ ер нь бол эмчтэр очиход эмчийн унштай тэгээ бараг л ойролцоо юм яриад хэлдэг. Сонирхолтой. Тэгээ энэ It Home гэдэг ном бол 2010 онд бичигдсэн ном байдаг. Манай компани 2017 онд аль биесны эрхтэйгээр орчуулж гаргасан. За ер нь бол зохиогчийн шинжлэх ухааны товч дүг гэдэг номонд олон улсад илүү алтартай болсон ном байдгийн. Тэгээд энэ сэдвүүд гоё. Тэгээ хүмүүс ингээд сонсохоор нэг гэр ахуйн түүх гэхээр It Home гэдэг нэртэй. Тэгээд ер нь юу гэдгийг нэг юм шанаг тогоо албас сэрээ гэдэг юм жахан эсвэл нэг юм хтэйчүүд гэх юм эсвэл нэг тогоочийн номч гэдэг юм уу тий. Ийм агуулгаар ингэж харах гад юм шиг байдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр тийм биш. Унших бүр илүү гоё сонирхолтой. Бидний хүн төрлөختөнд өөрөө хөгжлийн явцад бидний эргэн тойрон байгаа бүх зүйл түүх байдаг. Одоо бидний хэрэгжилж байгаа удас энэ сандал ширээ ямар цаг үед ямар инновацаар хүн төрлөختөнд ямар хэрэгцээ шаардлагаар бий болсон юм бэ гэдэг энэ бүгдийг яг нийгмийнх нь амьдралтаа ингэж танин мэдхүүн зорилтоор ямар ч уншигч одоо ойлгох үйсэн юм уу сонирхолтой бичдэг юм онцлогтой гайхалтай зохиогч байдаг юм аа. Тэгээд манайхын 3 гоё том номыг нэр нь бол гаргасан байгаа. Гурлаа маш сонирхолтой. Нэг уншаад эхлэвэл дараагийн номыг заавал уншина гэсэн бодол төрдөг юм байна. Тийм байна. Миний хувьд болохоор уран зохиолын номд илүү дуртай. Тэгээд яг ийм номыг бас их баг уншсан байна гэдгээ за танаатай хамтарч эхэлснээс хойш айгуу сайн мэдж байгаа. Тэгээд юм л бол уран зохиолын ном авчдаг төрлийн хүн байсан. Тэгээд яг өнөөдөр бол яг энэ гэр ахуйн түүхийг би
эхний хэдэн бүлгийг бол аягүй сайхан нухацтай уншлаа. Тэгэл он цагаас эхлүүлээл тий хүний орчин танхим гэд агуулга буюу гарчгийг ингээд танилцуулах юм бол тэг галт тогоо гэж юу угаалгын өрөө болон хүнсний агуулга нөгөө гал хамгаалагч нь зочны өрөө зоогийн өрөө зойрно гэл тий яг тэр гэр ахуйн төөх буюу эдгээр маань тэгвэл хэрхэн яаж одоо хүний хөгжилтэй зэрэгцээд одоо ямар байдлаас одоогийн байгаа энэ нөхцөл рүү ирсэн бэ гэдгийг ингээд бүр түүхтэй тэгэнгүүтээ бүр их сурвалжтай тий маш гоё энгийн жишээнүүдтэй тайлбарлсан байгааг уншлаа л да. Тэгээд уншигч гээд нэг яг ном уншаа тэрийгэ хөтэлдэг нэг эрхэн байгаад идэг. Тэрний бичсэн байгаагийн эхийн эсхийг ингээд уншиж хүрэх юм бол яг сайн бодоод үзэх юм бол түүх гэдэг чи яг үнэндээ ийм л зүйлээс бүтдэг шүү дээ тий дайндажин хүнсний хомсдол ажил дурын хавсгал соён гэгэрл бүгд бидний буудлын чүүгэн төвшгний хуулааснуудад зөөлөн дэрнүүдэд ханын будаг сантехникийн хоолоонуудад шингэсэн байдгаа гэд. Тэгээд Эйнштейн ч гэсэн Эйнштейнийг бас энэ номон дээр гоё иш татаад авсан байдаг тий. Хүн л юм болохоор амралтын өдрөөрөө аятай дүүжин орныхаа талаар бодоо заримдаа гудамжны нөгөө талд трамбанаас бууж байгаа залуу ахаа хөл ямар туйхан болохыг харж л байсан гэж яг номон дээр үжидэг шүү дээ. Яг номон дээр. Тий. Яг энэ хэсэг мэсгийг ингээд эхлүүлэнгүүтээ номыг ингээд тайлбарлсан байсан л та. Тий. Тэгэхээр та энэ номыг бас эхнээс нь тий таны сэтгэгдэлд үлдсэн хамгийн чухал хэсгүүдээс нь гэдэг юм уу гоё ярьж өгөөч. За энэ ном чи өөрөө нэг бараг 500 гаруй нүртэй. Тий маш зузаан ном одоо ингээд харуулах юм бол уншихад одоо бүгднгийн ярих болцоогүй хоёулынхын подкаст явах зөвлөлцөг баг. Ер нь бол номыг уншихдаа бид нэр одоо агаас нь бэ хүртэл гэдэг юм уу эхний хуцаас сүүлийн хуц хүртэл уншихдаа биш голны номноос ямар агуулга авах гэж байгаа бэ юу мэдэх гэж байгаа бэ номын сэдв бааны юу вэ агуулгын юу вэ гэдгээ харцсан хүн бол илүү гоё сонирхолтой уншдаг. Энэ номны хувьд бол нөгөө хүн төрөлхтний түүх гэр одоо бидний одоо амьдарч байгаа оршин байгаан байшин орон сууц энэ сайхан ухаалаг гэр за түүн дотор байгаа сайхан бидний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа энэ өрөөнөө бэлцэн анзаархаа бэлцэн чинь энийг одоо бид нар байсан юм шиг л бодоод байгаа шүү дээ. Ер нь одоо 800 жил за манай эртний өмнөх гээл ингээд за юм гэр сууцууд юм байсан гэсэн ингээл ахтар гой кино ингээл үздэг хэрнээ яг бодит юуны бич одоо байдал дээр бол хүндрэлч өөрөө бас нэг дэлхийн ертөнцийн нэг амтны төрөл тэгээд хөгжсөн. Тэгэл одоо ингээд цаг хугацааны явцад бидний энэ нийгмийн гэр бүлийн амьдрал яаж дотоод хэрэгжилж байгаа зүйлүүд ямар хөгжил бий болсон юм бэ гэж хэлдэг. Тэгээд номны хувьд бол яг өрөөгөөр нь за эхлээд ямар байж одоо суудсан амьдардаг байсан дараа ингээд очны өрөө за хоол тэгээд хүүхдийн өрөө унтлахын өрөө галтгооны өрөө за зойрч гэдэг юм уу те шат гэдэг юм ингээд бүлгэлцсэн учраас яг аль хэсгээс нь уншмаар байна. Хаанаас нь ч уншихад одоо нэг альбаа нэг эхлэл дараалал багхгүй. Маш сонирхолтой. Тэгээд тухайн цаг үеийнхэн яг энэ пактууд гэх юм уу их сурвалжуудыг ингээд маш сонирхолтойгоор бичсэн. Тийм байдаг болохоор ямар ч хэсгээс нь уншихад ер нь уйдамгүй сайхан ном байгаа. Тэгээд би бол одоо 3 дахь удаага уншиж байгаа юм. Тэгээд уншаагүй л энэ. Уйдахгүй ер нь ингээд жил 2 жил болж байгаа. Дахиад уншихаар энэ хэсэг нэг орхигдсан байсан байна. Энэ дээр нь арай нэг тийм анхаарал төвлөрлгүй явцсан юм биш тэгээд бодогдох үе байдгийг. Яг үнэ. Анхаарал төвлөрөөгүй үед ерөөсөй ойлгохгүй ингээд зүгээр уншаад идэг штэ. Тэгээд он гэд хамгийн ихний бүлэг дээр надад бүр нөгөө таалагдсан зүйл бол болор ордон байсан байхгүй. Тэгээд тэр болор ордныг бол ерөөсөй мэрэгжлийн архитектор ч юм биш те Английн болор ордон. Тэгээд тэнд бол ерөөсөй хэдхэн сарын туршил байсан те нэг жил үзэсгэлэн худалдаанд гарсан гэл тэгсэн хэрнээ хичнээн мянган хүнд тэнд маш гоё орчныг таниулж те. Тэгээд яг тэр үедээ л худалдаа үзэсгэлэн гэдэг зүйлд гарахад тохирсон ордон босгон байгуулагдсан гэд. Тэгээ зүгээр л нэг энгийн цэцэрлэгч те хүний одоо бүтээн босгосон чинь нэг хүн суудсамд амьдардаг хүн гэдэг амьтан байж байгаа. Цаг хугацааны явцад гэр сууцууд үсээ. За ингээ өрөөнүүд үсээд эхэлж байгаа. Тэгээ тэр 19-р зууны үед болор ордны бол шил үсээд шил их хүнтэй байсан байлээ. Цонхч хийдэггүй. Цонхч хийдэггүй. Ер нь бид чинь хүн төлөвлөлт чинь нөхөс суудсанд амьдардаг хүмүүс жидэлтэй унтчдаг энэ жидэлтэй байж идэг тийм ингээд нөгөө галаа түлчдэг. Тэгээд нөгөө дүүр утаа унаад таан цууж идэг. Йогуртдаг амнаас эрсддэг бүр тэр бол зүгээр наацах юм л та. Тэгээд орчин үеийн сууц руу амьдрах болоо гэр болоо цонхтой болоо гэх явж байхад 19-р зууны энэ дээр болор ордон шил бий болгоод 1800 нөгөө барилгын материал гэдэг шүү дээ. Одоо бидний яриад байгаа орчин үед яриад байгаа сууцуудыг хийж байгаа материалууд нь өөрчлөгдөж шил хийдэг болоод
Тэгээ шилхий хүндэр татвартай байсан гэдэг байгаа юм. Мэдээж чинь тухайн юу хамгийн одоо шинэлэг инновац болж таараа шүү дээ. Тэгээд тэр чинь өөрөө айгүйх ажиллагаа шаарддаг. Яг гэрэлтэж харагддаг ийм бүтээл байв. Тэгээд болор ордог байгуулж исэн юм лээ. Тэгээ маш олон. Гэхдээ богино хугацаанд байсан байна. Маш богино хугацаанд байсан тийм. Тэгээд энийг ч бас хийх гээд яг мэрэгжлийн хүмүүс нь болохоор маш нүсэр тий бүтээгдэхүүнээр одоо барилгын материалаар хийх гээд байсан. Тэгээд тэр нь ингээд бүтэхгүй болонгууд богинохон хугацаа үлдэнгүүт энэ эрх хэмттэй цэцэрлэгч эрх хэмт бол санал тавиад тэгээд ерөөсөө маш хурдан хугацаанд босоод тэгээд дэлхийд даяар түгээд одоо бүр Америкаас хүртэл бүтээгдэхүүнээ авчираад үзэсгэлэн худалдаанд оролцож исэн ингээл сонирхолтой түүхүүд явж байгаа. Тэгэнгүүт хүүшээ Европын улс орнуудын чинь мундаг хөгжилтэй нөгөө байшин барилга нь хэдэн зуун жилийн түүхтэй тий. Одоо тэрийгээрээ ингээд бараг л дэлхийн хүмүүсийг л ингээд сурталчлаад үзүүлж харуулаад мөнгө олоод аялал жуулчлал хөгжүүлээд исэн юм биш үү гэл бид нар боддог байсан чинь 150 жилийн түүх буюу тий. Дэлхийн хүмүүсийн түүхийг ярьж байхад энд ерөөсөө адилхан байжээ гэдгийг харсан. Ягаад адилхан байжээ гэдгийг харсан бэ гэхээр тэр нь утаанаасаа салах гад ингээд 100 хяндан бий болгоод ханын фишин бий болгоод ингэх үед утаатай үе чинь зүгээр байсан шүү дээ гэх хүмүүстэй эргээд тэрнээсээ баг ирүүлээсэн юм биш үү дээ гэдэг зөвл хүртэл энэ номон дээр байгаа шүү дээ. Тийм би зүгээр ингээд сонирхуулахад монголчууд бид нар энэ дэлхийн хаана байсан юм болоо яаж амьдарч байсан юм бол гэх зүгээр ингээд хувь хүний яг л тэр бодогдсон шүү. Ер нь бид нар чинь гоё амьдарч ирсэн юм уу да. Цэвэр гартаа нүүдэг ирүүлтэй тий. Тэгээд тоонтоо уртсан ч гэсэн амьдрах арай юутай. Гэтэл бол европчууд чулуун орд бол бас одоо тухайн ахуй амьдрал бол айгүй хүндэл байсан юм билээ. Тэгэхээр их сонирхолтой. Тэр нэг муухай одоо юу гэдгээр нь биш. Хүмүүс яг гээд өөрсдийнхөө цаг үеийг ямар нийгмээр амьдарч ийн хурцсан юм бэ гэдэг нь илүү сонирхолтой. Бидний хамгийн одоо өргөн хэрэгэлдэг энэ сандал өнөөдрийн гэрэл байж байна. Тэгээд дэлхийн ертөнцийн гэрлэр амьдардаг хүмүүс чинь гал үсээд тэгээд шүн одоо ном унших гэдэг юм уу ах хоолоо хийж тэгэхэд гэрэлгийгээ хэрэгтэй ганцхан галаар шийдэд иддэггүй. Тэгээд одоо нэг гал асаалаа гэж бодоход тийм хангалттай дөрөг сууц натар нь гэрэлтүүлж чадахгүй. Тэгээ нөгөө лаа гэдэг зүйлээ бид нар хийж эхэлсэн тийм. Цэцнийхаа дууг таач цэцнийхэн дуу сонсогдож чинь тийм. Лавчлаа. За. Би юу хаацсан юу нэлсэн юм шиг байна. За тэгээд энд бас шинэ номын үнэр гоё шүү гэдэг. Тэгээд дээрэс нь за үргэлжлүүлээ тэгээд дараа нь асууя. Асуултыг асууя. Тэгээд лага үүсгэж эхэлсэн. Тэгээд лаг бид нар чинь байнгын нэг юм шатаагаад байж болохгүй. Тийм шүү дээ. Тэгээ одоо нэг цаг шатаах, 2 цаг асаах тийм. Хэрэгцээ шаардлага бий болж эхэлсэн. Тэгээд одоо ер нь тэгэл хүн төрөлхтний түүх чинь ингээд нөгөө гаршуулсан амьтдтайгаа холбогдоод эхэлдэг. Тэгээд малын одоо тэр дундаа хон тий. Түүний одоо тос малын тосоор ингээд нөгөө бидний одоо ярьдаг зулрах юм уу да тий. Тэгээ лагаас ажиглын илүү болоо. Тэр нэг 2 цаг мөг асдаг болоо 3 цаг болоод. Тэгээ ер нь бол хөөд хортог ихтэй ачаал юу ихтэй ажиллагаа ихтэй. За үүний дараагаар бидний хүн төрөлхтний хамгийн том шийдэл гэрэл дээр хийсэн шийдэл бол халимны тос гэж гардаг юм лээ. Тэгээд бидний одоо энэ түүхэн канонуудыг үзэхэд бол Номхон Дулааг бол нэг цэнхэр халим билүү те тэр их ч юм бол үе болоор нь устгасан 40 жилийн дотор 300 мянган ширхэг халимыг устгасан гэж ном дээр байдаг. Тэгээд яагаад гэхээр тэр хэрэгцээ шаардлага нь ерөөсөө л бид нар одоо ингээ орой харанхуй болно гадаа гудам гэрэлтэй байх хэрэгтэй. Амьдарч байгаа гэр орон гэрэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө халимны одоо тархинд байдаг спермац гэсэн баха нэг тийм бодис байдаг. Тэгээд одоо би нас бий гүйцсэн халимд 3 тонн орчим агуулдаг гэн. Тэр бодисыг л авахгүй бол тэр нь нөгөө 8 болцсон. Тэв дамсан 8 болоод. Тэгээд ер нь халимны ярилд далаачд бүгд гарсан байдаг. Тэр бодисыг хүн төрөлхтөнд хэрэглэж илүү одоогийнхаар бол нэг юм шатгт бодис өндөртэй керосин юм их агуулмжтай л юм шиг байна. Тэр амьтанд бол ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдгүй судлаагүй. Яг нотолсон юм байхгүй одоо хүртэл байдгүйгээд энэ тэр хоорондоо их мөргөлдгийг дөргөлтийг хамгаалдаг, тэнцвэрийг олдог байж магадaltaй гэж зөвхөж бичсэн мөлий. Тэвнийг ахын хүн төрөлхтөнд хэрэглэхэд бол 1830 оноос 1870 оны хооронд 300 мянган халимыг устгасан. Тэр халим одоо маш
мөхөд хөрсөн цөөхөн болсон юм лээ. Тэгээд тэр тосыг одоо бид нар хүн төрөлхтөн нээснээр шүүн одоо гудамдаа чөлөөтэй явдаг болсон, шүүн дайн тулаан хийж чаддаг болсон, нөгөө янз янзын гэмт хэрэг үүсдэг, хулгай дээрмээсээ сэрэмжилдэг болсон. Өөрөөр хэлбэл шүүн бид нар гэрэлтэй болж чадсан. За үүний дараагаар бидний яриад байгаа цахилгааны үүсвэрүүд. Үүний дараа юу газрын тос өссөн юм билээ. Тэгээ Америкт нөгөө газраас нэг юм хар зүйл гараад хам шатаага утсан чинь амар шаталтын өндөртөө удаан шаталттай байсан. Тэгээд газрын тос хэрэгж эхлэе. Тэгээд түүний дараа орчин үеийн одоо бидний сайхан цахилгаан гэдэг зүйлийг үүсгээд одоо ийм хөгжлийн нийгэм хэрэгжилж байгаа юм билээ. Гэх мэтлийн гоё жишээнүүд тийм маш олон гоё жишээ байгаа шүү дээ. Тэр болтол бол яг л яалтчгүй одоо хүн гэдэг амьтан чинь бас нэг овг бүлгэрээ эсвэл хот суурнаараа тий амьдрах одоо хэрэгтэй байгаад байгаа. Тэгэнгүүт дээр үеийн эртний одоо хот балгадыг хүртэл олоход тий тэнд нөгөө яг тэр овг аймгаараа амьдарч исэн айлуудын гэр орон нь ямар ухаалаг байсан юм бэ гэдгийг хүртэл ингээд тусгаад ирсэн тий. Тэгээд ерөөсөө нэг овоос нь таваас юм байсан археологч залуу сонирхол одоо тий багаараа очиод хосон чинь бүр тэнд нэлээд айлын одоо юу байсан гээл тэгээл нөгөө мал гаршуулсан гээл тэрнээс гадна хоол хүнсний галтгооны хэсэг эмэгтэй хүн болохоор гэдэг шиг их сонирхолтой санагдсан л да. Тэр хоол үндийг тий яаж бий болгох нь төмс гэдэг чинь маш хортой одоо ургамал байсан байлээ шүү дээ анх бол. Тэгээ тэрийг яаж одоо тэр үеийн хүмүүс одоо судалж бараг л нөгөө нэг идэж ууж үзчихийж нөгөө нэг эн чинь аюулгүй ийм сортыг гаргахч гэдэг юм уу эрдэн шишиг хүртэл те ийм байдлаар ингэж гаргахч гэдэг юм уу. Тэгээд бүр хамгийн инээдэмтэй нөгөө буудаага ариун болгохын тулд буудаага айлуугаа шарлуулж харагдахын тулд талхахын тулд ингээд өөр янз бүрийн бодис салдаг байлдаг байсан гээд бас нэг одоо чихрийн үйлдвэрийн нөхрийг хийсэн юм ханаа будсан шар будгаа одоо чихрэндээ холжоод дараа нь ингээд маш их одоо юу яасан тий торгуул одоо хүрцээ ингээл их сонин түүхүүд байна. Бас нарийн хэмжээнд уншсан байна. Яг нэг хүн өөрийнхөө сонирхож байгаа хэсгээ илүү тогтоодог. Айгуу гоё. Тэгээд сая ярьсанчлаа нөгөө яг бидний эргэлээд байгаа хоол хүс чинь ганц махнасаа биш. Тэгээд тэр үед бол хүний эрдэс бодис одоо хоолны эрдэс нөгөө хэрэгцээтэй юу амин дэм гэдгийг тийм ойлголт байхгүй. Дэлхий дээр 30 мянган гаруй төрлийн ургамал байдаг. Тэр түүний одоо хүнд хэрэглэж болох үс нь ер нь одоо 11хэн төрөл гэсэн байгаа яг өргөн хэрэглээний шүү тийм. Гэхдээ хойно дээр хэрэгжилж байгаа л даарч байдаг. Тэгээ 11 төрөл дотор нь одоо ингээд төмөс гэдэг мөмс гэж бас ингэж байгаа. Одоо энэ буудаа гэлэгэл энэ бидний хэрэглээд өргөн хэрэглэж байгаа. Үүнийг бол одоо 150 жилийн өмнө хүн төрөлхт нь өөрсдөө ингээд туршиж үзэж хэрэглээндээ нэвтрүүлж одоо эхэлсэн байгаа. Тэгэхээр ойлоо ингээ яг ярихаар ингээ гинт орж ирж байгаа сонсогч бол ингээ нэг эрүүл мэнд яриад байгаа юм эмч ч юм уу гэж бас буруу ойлгох байдаг. Тэгэхээр номны зохиогч энэ номын танин мэдхүүч өөрөө юм сонирхолтой бичсэн учраас олон талаас нь бич ярьж байгаа. Тэгээ яг одоо жишээ яриад галтгооны өрөөг бид нэр ягаад бий болгох хүн төрөлхт нүгийн одоо зарим 2 галтгоо гэдэг юм 2 унтлахын өрөөж гэдэг юм ингээд хэрэгцээ шаардлагатай бий болсон мэгээд ер нь эмэгтэйчүүд галтгооны өрөөг бий болгосон. Би тэгээд яагаад гэсэн чинь эхлээд хүн төрөлхтөн чинь ингээд нэг л байшинтай амьдардаг байж тараад сууц ч юм уу тий. Тэр нь одоо хоол гэж яриад байгаа тий англиар. Идэхээс идэх гэдэг чинь хүний хэрэгцээ шаардлага. Тэгээд ингээд нэг хоол гэж яриад байгаа чинь тийхэн ч өөрөө ингээд томроо 40-ны өрөө болж эхэлсэн. 40-ны өрөөнд тойроод суухтай хоол идэх шаардлагатай мэдээж гэр бүлээрээ овг аймгаараач гэдэг юм уу тий. Тэгээд 40-ны өрөө хөгжөөд ирсэн чинь тухтаа суумаар болж эхэлсэн. Тухтаа суухтаа гоё бүтээлэг дэвсдэг боллоо, буудантай боллоо. Тэгэд 40-тоо орлоо, хамт суулаа. Тэгээ хүн төрөлх хажуудлынхаа зүгээр нэг ахва ариун цэврийн асуудал хийцүүдэж эхэлсэн. Байхгүй тий. Гинт хоолдож байгаа эмчээдлийнхаа надад ч бүр сонирхолтой байгаа эмчээдлээ эмэгтэй хүний ингэр мэгэрт нэг гараа харчицсан. Тийм юм уу жишээнүүд бичсэн. Тэгэн гот ингээд тэр иргэн бохирдоод эхэлсэн юм бэл. Сандал нь бохироод амар мохо тос нэж болцсон. Сухын эцсгүү гой ганган юм дэвсгэр галтайсан юм болохгүй тий. Тэгээ ер нь галтгооны хоол хийгээ хоолоо тустай иддэг өөрөө байх шаардлагатай байсан. Тийм юу одоо тухайн тогооч хоол хийж байгаа гэрээ эзэгтэй цэрц гэдэг юм үйлчлүүлэгч нар нэг юм да. Тэгээд тустай юм өрөө бий болсон гэд. Жишээлбэл ганцхан жишээ ярихад ингээд галтгооны өрөө ийм гэж үүсчихсэн юм аль лээ гэд. Яг үнэ. Гарцж байгаа.
Тийм шүү. Тэгээд энэ одоо ингээл те яг л гэр ахуйн одоо түүх гэсэн ийм нэртэй хийдэж гисэн тэр чигтээ хүний амьдралын түүх, хүний амьдралын хөгжлийг ингээд бичсэн байгаагаараа гайхалтай номоо гэж хэлээд байгаа. Тэгээд түүх бол ерөөсөө л одоо тэр нөхөртийн баатардаг түүх бүтээжээ. Монгол энэ улс ингэж бүтжээ гэхээс илүүтэй хүмүүс тэгвэл яг өнөөгийн одоо бүрдэн бий болсон энэ бүхнийг хүмүүс өөрсдөө яаж бүтээсэн юм бэ? Ямар одоо он цаг дараалалтаагаар ямар нөхдүүд юуг сонирхон судалж агаад яаж агаад бараг бий болсон юм бэ гэдэг тэр чигтээ нөгөө амьдралын түүх яваад байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр бас нэг онцгойлсон бас нэг зүйл нь юу байсан бэ гэсэн чинь ер нь бол яг альва цол хэргэм гэхээс илүүтэй яг тэр гэр дотор амьдарч исэн хүмүүс байр сууцаа онцгой өрмөц сулгаж исэн гэж Тэгээд эрт дээр үед ч гэсэн энгийн чултгай байшинтай байх нь бол хүмүүст өөрсдөнд нь ийм омог шиг сэтгэлийг өгч ийсэн ингээл монголчууд нүүдэлчин буюу нөгөө бууж суудаг буулгачдаг хураачдаг гэртээ байсан бол европчуудын үед тэр нөхөн за сүулдэ модон тэгэл нөгөөтг нь шатчдаг амархан сүулдэ арай илүү болол тэгээ хүүтэн учраас нөгөө гал түлэх шаардлага гараад эхлээл нэг 100 та баснаа тэгвэл тэр утаагийн яаж гаргах юм бэ гэл одоо хөгжүүлсэн гэдэг шиг тэгэхээр энэ болгоныг л ерөөсөө бид нар таньж мэдэх нь ямар чухал юм бэ өнөөдөр байдаг зүйл гэж мартаж болохгүй гэсэн үг тэгэхээр та тэгвэл яг одоо сонсож байгаа сонсогчдод энэ номоос тэгвэл яг энийг би бүр ингэж онцолж захиж хэлмээр байна гэж байгаа санаа агуулга юу байна? За яг хүн төрөлхтөнд би одоо өмнө ярьж байгаа учраас альва зүйл чинь ингээд юм хөгжих хэрнээ буцаад их сурвалж руугаа явдаг. Одоо бид нар ингээд ChatGPT, AI, дэлхийн ертөнцийн өөрчлөлтөл гээд байдаг. Гэтэл одоо яг ингээд дээцэгтэй ингээд хөгжсөн юм буцаад бид нар энэ асуудлаа яаж шийдэх вэ гэхээр хамгийн ихний их сурвалж руугаа явдаг. Одоо түүний нэг жишээ бол одоо хавдар байна тий. Бид нар ингээд хавдрын айхтар эсийг дарах юм бүтээж ийн гээд хүндрэлтэн одоо мөнхийн толгойг ажиллуулж байгаа. Тэгээд тэрийг бол одооний нэг хитэн томьёо гэдэг юм уу, нарийн микроскоп ингээд эрдэм шинжилгээний баг гэхээсээ илүүтэй. За яг энд зөрүүлж гаргаж байгаа бүтээгдэхүүнийг чинь эхний үүсэл нь хаана аль одоо эсвүүд гэдэг юм уу гэдэг бас мэрэгжлийн хэлбэргүй. Ингээд судалж эхэлдэг. Тэгээ одоо хүн төрөлхтөн 100 жилийн өмнө, 200 жилийн өмнө, 300, 800 жилийн өмнө ер нь хүн төрөлхтний үүсэл дархлаа хаана би юу байсан ингээд тэгжээж орчин үеийн яг тэр бодит юуг гаргаж ирдэг одоо нэг тэр эмчилгээнийхэн яг үнэ юу юм одоо эргээд нөгөө хүний генийг л илүү сайн судалж гаргаж ирээ. Тэр агуулгаараа бид нар ингээд одоо ийм орчин суудтай ийм гоё сайхан амьдарч байгаа хүмүүс бас л ингээд өнгөрсөн түүхийнхаа тэр дундаа ингэж өтөр тутам хэрэгжилж байгаа зүйлийнхаа түүхийг бичих хэрэгтэй. Яг өнөөдөр бид миний сууж байгаа сандлыг бол хүмүүс нэг байдгал сандал гэж бодож байгаа баг. Гэтэл энэ сандал гэдэг зүйл яаж бий болсон ямар зориулалтаар байсан бэхээр хүн төрөлхтний хамгийн хүндэтгэлийн одоо хэрэгсэл байсан байгаа. За амтан байж байгаа овог аймгаар аяга за нэг овгийн ахлагч нэг жаахан эрх мэдэлтэй тэгээд тэр ирэндээ нэг юм ярих, захирах. Тэгээд суухтаа нэг ингээ нэг өндөр юм дээр суух шаардлага гарна. Олон тарагдах тий. Энэ хөгжөө нөгөө хаа хатан гэл ингээл сандал болдог. Тэгээд одооны энэ үгнийх нь үүсэл нь хүртэл ингээд сандал бол chair. Бидний одоо албан тушаалтнууд гэж chairman гэж байна тий. Тэгээ юм одоо сандалны хүн тий. Ийм хүндэтгэлийн зөрүүлэлтээр үүсээд одоо ийм гоё ганган сандлууд тэгээд мэдээж тэр хүндэтгэлийн хэрэгсэлчин өөрөө тав тухтай хэрэгэм зэргийн загваруудтай байх шаардлага гэх мэтлээ ингээд бид нэр өдөр тутмынхаа түүхийг үзэхээр юм гоё байдаг. Тэгэхээр альва зүйл би одоо онцолж хэлэх гээд энэ ярины төгсгөлд хэлэх гээд байна л да. Инновац гэхээр шууд одоо нэг л юм гоц ухаантай хүн хэдэн хүн яриад юм уу баг яриад гаргацдаг. Инновац гэвэл ерөөсөө л хүний хэрэгцээ шаардлагад нийцгүйц зүйлийг нь энгийн хэлбэраар шийдээд өгснийг инновац гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр гинт одоо зүгээр л нэг ийм нэвтрүүлчлээ гэдэг тэр эзэж нэвтэрдэг. Яг одоо нэг энд нэг ийм л юм хэрэгтэй байна даа гэж ярьж итэл яг тэрийг ингээд шийдээд хүн төрлөختөнд явдаг шүү дээ. Тэгэл бид тэрийг илүү сайжруулад л гаргаж. Тийм одоо ингээд гараал зам дээр хүртэл энэ дээр л гарцсан үйл яг болох гэдхэнд ярьж итэл дараа жил ингээд хийцэн л үжидэг. Энд чинь өөрөө ингээд өдөр тутам инновац шинжилгээтэй явж байгаа. Тэгэхээр бид нэр эргэн тойрон амьдарч байгаа энэ хэрэгжилж байгаа зүйлээ бол энэ агуулгаар нь таньж мэдвэл одоо мэдлэг гэхээс илүүтэй өөрт одоо амьдралдаа зөв зөвхөстэй бодолтой цаашаага одоо өөрийг шинийг санаачлах мэдлэг санаачлагтай болох байхаа гэж би онцолж хэлээд байна. Тэгэхээр тэр зүйл бол бидний
яг эргэн тойронд хажууд байдаг энэ дадлаасаа л олох хайж олж уншиж мэдэх шаардлага байдаг юм аа л гэж хэлмээр байна. Ааха, тийм шүү. Тэгээд одоо номын баяр болж байгаатай холбоотой тэгээд номын ч одоо тэгэл гэр бүлийн гишүүн бүр л уншаад байна шүү дээ. Гэр бүлийн гишүүн бүрт хэрэгтэй одоо сонирхолтой тэр хүний одоо хүссэн сонирхлын дагуу эсвэл магадгүй мэрэгжлийн чиглэлээр ч гэдэм үү те. Тэгэл унших шаардлага гардаг. Тийм учраас ер нь бол ингээд ном уншина гэдэг хүний дотоод ертөнцид хүний дотоодод ямар зүйлийг хийж өгдөг юм бэ? Энийг бас та гэр бүлээр хажиг сонсож байгаа гэр бүлүүдэд те бас мэдээлэл өгөөч. Олон жил бас яг энэ номын салбарт те ном хэвлэх салбарт ажилласан хүний хувьд. За номыг ер нь ингээ зайлшгүй унших ёстой гэж хэлчихээр хүмүүс нэг юм дарамтанд очирчтой байгаа юм л да. Тэгэхээр зарим одоо дээр үе ахтар хүмүүс бол одоо ном бол ертөнцийг харах цонхон мөн тэр мэрэг ялггүй ингээ хүндрүүлсэн шиг санагддаг юм. Тэгээд би ингээ уншиж чадахгүй бол би муу хүн юм уу? Би мэдлэггүй хүн юм уу гэж. Ном уншихгүй бол мэдлэггүй хүн юм уу? Тий, ингэж явчих гад байдаг. Тэгээ ингээ өөрөөсөө ингээ хариуцлагажуулаад тэрэндээ ингээ тийм баг зэргийн яал юм шиг санагдаад цухтаад байдаг болчдөг байхгүй. Тэгэхээр хүүхдийг ч хүртэл ялгаагүй ингээ ойрхон олон ном байлгадаг. Түүнийг ингээ туртаа цаг үедээ харж эргүүлдэг байх хэвээр. Тэгээ ном унших арга барил гэж байгаа. Манайд одоо ном хэрхэн унших вэ гэдэг 1984 онд бичигдсэн бас яг ном уншилтын арга зүйн их сурвалж гэх юм уу те гайхалтай ном байгаа. Тэгээд дараа нь боломжоор бас ярилцж болж байна. Тийм тэр номынхаа. Тэн дээр бол ингээл одоо тодорхой та нар ингээд бичиг үсэг мэдтгэл бол ингээд уншигчаа. Та бол ном уншдаг хүн гэж биш ээ. Өдөр тутам ингээд та 20,000 хүүхдэд тулдгаа. Та 20,000 үг уншиж байгаа. Ямар ч ном уншдаг хүн. За ингээ гараад утасныхаа ньюсфид харж гин, гараад зарлын самбар харж гин, лифтэн дотор харж гин. 20,000 хүүхдэд нүүрд болж байна. Та ингээд шууд анхаас суралцагч. Тэр анхлан уншигч мөн үү гэж шууд тодорхойлчих. Тэгээд ингээ альва юм дээр нөгөө төвшингээ тогтоон гэдэг шиг би яг ямар ч төвшөнд уншдаг вэ гэж олцсон хүн гэдгээ тий. Дадал болгоно. Би одоо булчингийн мас нэг юм байгаа. Эсвэл биеийн жин юм байгаа. Байна гэхэд хүн ингээд хийгээд идэгтэй дадал болгоод унших яг тийм. Тэгэхээр сонирхолтой номоо олж аваад уншвал ер нь жоохон баг зэргийн дадал шаардлагатай бол үр дүнд маш гоё хүрдэг юм байлээ. Тэгээд бусдаар одоо ном уншаад айхтар хонтой болохгүй. Гэхдээ мэдлэгтэй болно. Мэдлэгтэй тий. Ялангуяа энэ хүн шиг ингэж бичдэг хүмүүсийн ном уншвал бид нэр ийм өргөн цараг хүрээний бас ойлголттой болно гэж би хэлмээр байгаа. Тэгээд энэ зохиогч юмны ганцхан таалагддаг зүйл саяны подкастын өмнө ярьсан яг мэдлэгийн айцаас гарах. Бид нар одоо ингэж за энэ чиглэлийн ном уншаад яах вэ одоо тий. Тэгэхдээ чин тэр сэдвээр нь ингэж нийгмийн сошиал гэдэг юм уу ярихаар мэдхгүй хинээ мэддэг шиг юм болж маргалдаж эхлэх гээд идэг. Тэгэхээр мэдлэгийн айц гэдэг зүйлийг энгийнээр ямар суугаар олж мэдэх нь боломжтой вэ гэхэд юмд туслахын тулд энэ зохиогч тийм гоё хэлбэраар танин мэдэх үү хөгжилтэйгээр бичиж өгсөндөө л байдаг л та. Тэгээд энэ эмэрхүү чиглэлийн хүмүүсийн ном уншвал тэгэхээр илүү танин мэдэх ном болчиход байгаа. Танин ном яг үнэ. Уншвал сонирхолтой байдаг аа. Тийм маш сонирхолтой юм байна. Би бол эхнээсээ уншаад ингээ явж байгаа. Тэгээ сайхан зураа тэмдэглээд мэдмээр тэ илүү тодруулмаар байгаа зүйлсээ хүртэл бичсэн байгаа даа. За тэгээд манай цаамаа ингэсэн байна. Хэвлэгдсэн номоос нь хамгийн их сэтгэлд хүрсэн ном ямар ном бэ гэж асуусан байна. Би ч одоо хэвлэлийн газрын захирал хүн хамгийн гоё номнууд чинь л гэж асуусан. Бүгдийг л баг уншсан бах та. Ер нь тэгээ бас л сорчилж уншин л та өөрийнхөө одоо туртаа номнуудаа. Тэгээ ер нь бүх гарч байгаа номнуудаа ер нь нөгөө хэвлэлийн редакц явуулж шалгаж харна уншин бүгдийн одоо 100 уншихгүй ч гэсэн тодорхой хэмжээндээс унших шаардлага гардаг. За Nebco-дор бол миний бол хамгийн туртаа ном яг энэ ном. Би тэгээд танад дээр заавал энэ номыг одоо нэг ярьж өгөндөө гэд 2 жил гарan удаачлаа өмнө нэг ном ярьсан. Тэгээ энэ номыг би заавал уншаасаа гэж би хүмүүсийг хүсмээр байна. Дараа нь би нэг Michael Sandel-ийн Шудраг ус гэдэг нэг ном байдаг. Дараа нь миний хамгийн туртаа байнгын зөвхөлж авдаг ном Ayn Rand-ийн одоо өөрийгөө бодхон ариу үсгээ нэг жижиг ном байгаа. Манайхаа орсон шүү дээ. Тэгсэн баха. Тэгсэн. Бид энэ 3 номыг мөнхийн одоо авч сүүлийн үед нэг Stoic-ийн номнуудыг уншиж байгаа. Ингээд яг хүүний танин мэдэх үү нэг өргөн хүрээний одоо жахан юм энгийн наацхийн мэдлэгтэй одоо болохын тулд эдгээр ном уншичвал хүний өөрийн яг цаг тутам энэ нийгэмд амьдарч байгаа бидний хэрэгцээ шаардлагад илүү нийцгүйц гоё ном бахаа л гэж би боддог. Тэгээ энэ номыг би бол
ямар ч хүн авсан үнэхээр харамсахгүй. Манайхан 3 туудаага хэвлэж байгаа. Би бас номоо бас нэг худалдаалах гэдэг зүйл ерөөсөө би олон хүний юм гоё уншиж санах мэдээсээ уншсан хүмүүс дараа ингэ сэтгэл үлдээгээрээ манай компани пэйж рүү явуулаарай. Би бас та нараас ямар аль өнцгий харж хөгжсөн байна гэдгийг бас ингэж бас өөртөө ч гэсэн түүш шинжилгээ зарцуулж хармаар байна. Маш гоё ном байгаа шүү. Тийм. Тэгээд маш гоё ном юм байлээ. Би болохоор урд нь болохоор танин мэдхүү номыг бас л нэг тоодгүй байсан юм байна. Тэгээд харсан нөгөө энэ чинь нөгөө bedroom гээл те өгчилж орчуулах юм бол ортой өрөө гэдэг нь Шекспир анх 1590 онд яг нөгөө зуны шөнийн зүүд гэж үжигтэй хэрэгэлсэн. Гэхдээ тэр нь одоо хүнжил доторх орон зайг илэрхийлэхийг зорьсон боловч одоо дараагийн 100-д бол уг унтлахын өрөөг энэ үг болохоор унтлахын өрөөг тодорхойлдог болсон гээл те. Ингээл одоо айл гэр болгонд 5 тухтай хүн ч одоо 24 цагийнхаа 8 цагт нь бол унтж байгаа штэ гэр орондоо. Тэгэхээр 5 тухтай байх. Тэгсэн чинь энэ дээр нөгөө нэг тухайн үеийн одоо ор гэсэн чинь ямар ч хүрээ мод байхгүйгээр тий зүгээр нэг юм сүрэл чигчгсэн л юу байсан. Анх бол бүр сүрэл байсан гээл тий. Тийм тэгэл ийм сууцтай. Тэгээд нэг жаахан тухтай байх хэрэг нэг юм дэвсэх шаардлага болно шүү дээ тий. Хөвтөж босоод. Тэгээд сүрэл дэвсдэг. Тэгээд энэ чийлэлтэй хүндрэлх чинь хэцүү. Нэг амьдрал байсан чинь. Ахуу харин зүрх хэцүү. Тэгэн гол тэрийг дарахад дахиад дээр нь сүрэл дэвсчдэг. Тэр нь тухайн одоо овг аймаг хүндэр айл гэдэг юм уу тий тэр их одоо баянч нийлэг гэх юм баг сүрлийнхэн зузаанаар нь хэмждэг байсан гээл тий. Бахан зузаан давхар сүрэл. Тэгэхээр л ерөнхийдөө их дажгүй айл баян тий. Баян айл гэж тооцогддог. Тэгээд хоолундны хэрэгсэлж муу ялгаагүй. Бидний одоо хэрэглээд байгаа энэ сэрэ гэдэг зүйл чинь ягаад 4 шүттэй болсон юм хэр хийж харуулж мэдэхгүй. Хинж мэдэхгүй. Тэгэхээр нэг 2 шүттэй сэрэ хэрэгсэн юм шиг байгаа юм даа. Одоо үүсэн гэдгээс нэг хэрэглээнд юм хатгадаг байсан юм. Тэргээ оруулж байгаа хоол хийж идэж үтсэн юм шиг байна. Гэтэл чинь муудалцгаараа хоорондоо ингээд нэг хатчих гад тэгээд ер нь ч ингээ амныг хэрэглээнд болтгоо ингээд тэр чинь хоёр зүйл ингээд болтгоо. Тэгэн гот нөхдүүд 3 шүттэй хийж үтсэн чинь бас энэ болохгүй байна гэдэг. 6 шүттэй хийсэн гэж байгаа. Тэгээ 6 шүттэй хийсэн чинь яг хэрэглээний үед болж өгдөггүй. Тэгээ өргөн болцсон ам амд болж өгдөг. Тэр нэг одоо нэг сонгодог инновац гэх юм уу те сонгодог хэрэглээний 4 хамгийн дэвшилтэд нь ингээд 4 шүттэй сэрийг одоо бидний хүндрэлтээр хэрэгжилж байгаа. Нэг иймэрхүү юм жижигхэн гоё зүйлүүдтэй айгүй их гоё байгаа. Тэгээ бидний нөгөө хоол тэжээлээ таньж мэдэх гэдэг асуудал дахиад гарч ирж байгаа. Нөгөө витамин С гэж одоо ярьдаг шүү дээ тийм витамин С гарч ирсээс хүн төрөлхтнийг одоо нас баралтаас өвчлөлөөс хамарсан гэдэг. Далаа дээр гараад лөхөд идэх нөхдүүд лаглаг далаачд байдаг. Явдлаг бүгдээрээ өгдөг нэг 10% буцаж ирдэггүй. Тэгээд гэл туршиж үзээд исэн байгаа. Тэгээд ер нь хоол хүнсэнд байна даа л гэдэг. Тэгээд нэг эрдэмт нь бүр за ерөөсөө энэ муу хоол идээд байгаа хугацаа алдсан бид нэр муу юм идээд байна гэдэг. Тэгэн гот туршиж үзэх гээд өөр дөр туршиж үзээд талах ус хоёроор амьдрсан ба. Хэдэн хоногч үлээ амьдраа өгцөө. Тэгээд ер нь бол тийм зөрөгтэй байсан. Тэгээд витамин С гаргаж за ер нь нөгөө нэг эсэлэг бод юу жимс хэрэглэж идээл. Тэгээ нэг тэрийг ингээд даршилсан ногоо махыг ингээд талаад авцгаар тэрийг идсэн нөхдүүд ингээд арай олон хоног наслаад ч юм уу эсвэл амьд ирээд исэн. Гэх мэтлээ ингээд практикуудаас эднийг гаргаж дараа нь ингээд бид нэр хэрэглээд байгаа БД витаминууд гэж гаргаж ирээд. Одоо бол тэрийг бол хоол их эсвэл зөкстэй хэрэглээгээр ингээд зохицуулаад явчихдаг болцсон. Тэгэхээр бид нар ингээд яг өнөөдөр ингээд өглөө омегоогоод аминдим хэрэглээ дээд дутагт чинь гэдэг ч юм уу. Үүнийг чи ингээд хүн төрөлхтөнд ийм олон цаг хугацааны эрсдэл хүн амьтны хөдөлмөр одоо хүл хасал амь настаа холбогдож гарч ирсэн юм байна. Энэ номноос ингээд бүр маш сайхан уншиж болно. Тэгээд амьтны төрлөөс чи ер нь витамин С ялгаруулдаггүй гэж бичсэн байна. Би одоо ямар юу ялгаруулдаг одоо биендээ байдгүй гэсэн. Талангахаа хүн хоёр байдаг юм л дээ. Тэгээд тэр хоёр одоо зайшгүй витамин С хэрэглэх шаардлагатай байдаг. Нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Хоол хүнснээсээ тий нэмэлтээр гэдгийг ол мэддэг. Зайшгүй хэрэглэх шаардлага. Бусад амьтад нь одоо байдаг болж тарах гэдэг их баг хэмжээгээр. Яг үнэ. За хоёулынхаа цаг өндөрлж байна. Тэгээд маш олон зүйл ярмаар байсан боловч тэгээд надад тэр нөгөө гэр ахуй буюу нөгөө хоол хүнсээ муутахгүй хэрэглэхийн тулд нөгөө мөсийг ашиглаж ирсэн. Тэгээ Норвегийн бүр нөгөө том одоо нуур хүртэл ингээл тий. Тэр Америкт Бостон бахаа. Бентхам нуур билүү? Тийм нуур. Яг нөгөө
маха хэрглэж идэх болсоо төвчхөө ярихад тэгээд муудаад идэг. Тэгээд ер нь ингээд хоол хүнс ингээд нэг хоноол муудчихдаг яах вэ гэдэг. Тэгээд шийдэл болох гэсэн. Тэгсэн чинь ингээд мөсний хажууд байсан ч гэдэг юм уу те ингээд мөсөндөө ор байсан ч юм уу хүнс бүтээгдэхүүн муудахгүй хаг мэдээд. Тэгээд ерөөсөө хүн төрөлхтний анхны хөргөч мөс байсан. Тэгээд өө тэнд сонин үйлдэл хийдэг мөс авцарч олон тооноор мөсний бизнес эрхэлжүүлсэн тий. Амар авар мөсүүдийг вагоноор ачиж юм саяхны юм ярьж шít баг 150 жилийн өмнөх шийдэл ярьж байна. Тэгээд мөсийг авцраа мөсний хажууд хүнсүүдэд тавьдаг болоо тэгээд зүгээр нэг том мөс худалдаж авдаг ажилтгацгаасан. Тэгээд тэр үед бол энгийн ард түмэн биш нөгөө ихс дэдс ноёд хаатна их хвчлээ авдаг байсан. Ингээд дойлгийнхаа цаг өндөрчлэн найруулагч маань цаг өгөөд байна. Тэгэхээр өнөөдөр бас Bill Bryans-ны Nepco хэвлэлийн газраас эрхлэн гаргасан гэр ахуйн түүх гэдэг яг энэ зохиолчийн 3 том ном байгаа. Тэгээд энэ бол үнэхээр яг хүний амьдралд хамгийн ойрхон тэгээд бодох юм бол яг хойноо бичсэн байгаа сууц гэдэг бол түүхээсээ зүхтах газар биш ээ. Харин түүх очиж өндөрлөдөг газар ажээ гэсэн маш гоё үгтэй. Тэгээд зузаан гэж хаширахгүйгээр одоо том жижиг хөгшин залуу гэж эмээхгүйгээр уншихад хүн төрлөختний түүхийг мэдэж авах гайхалтай номыг эрхлэн гаргасан хамт олондоо баярлалаа. Тэгээд өнөөдөр Nepco Offset компаниг үүсгэх захирал Буянбаатар гэр ахуйн түүх номоо хүргэлээ. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ажилд бас амжилт хүсье. Сонсогчдоо бас амжилт хүсье. Тэгээд дараа нь болцоо гарвал илүү дэлгэрэнгүй ярьж өгөө. Олон өрөө сэдвүүд байгаа. Зузаан ном байгаа. Та бүхэн бас уншаарай. Тэгээд бүгдэнд нь номын баярын мэнд хүргэе. За номын баярын мэнд гэдгийн гэр бүлийн өдрийн мэнд хүргэе. За энэ хүрээд өндөрлөж байна. Радиогийн 2 дугаар студиуд сэтгүүлч Баясаа, найруулагч Цаамаа ажиллаа. Амралтын өдрүүд ая тухтай өнгөрүүлээрэй. Хүмүүний амьдралын замнал, нийгэмд оруулж байгаа хувь нэмэр, хүсэл зорилго, амжилт ололт, ухаалал сургамжийг хуваалцах. Тодонг подкастта гэр бүлийн радиогийн 104.5, 84.5 дэлгөөнөр болон пэйж хуудасаар Баасан гараг бүрийн 15 цаг 5 минутаас хүлээн авч сонсоорой. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасын дотор та бусдын амьдралд шинэ боломжийг олгоно. Маркетинг утас 8866 1045. Тийм шинжлэх ухааны одоо сэтгүүлийн одоо эсвэл одоо тэр физикийн салбарын ч гэдэг юм уу ярихаар